Соён гэгэрүүлэгч Зөнч Төмөр нь Монгол болон дэлхийд ирээдүйн 100 жил тохиох онцгой үйл явдлыг зөвгнөн бичсэн дэлхийн нууц товчоо номоо гаргаж байна. Тэрээр 5 жил ганцаараа даяан хийж байгаад энэхүү зөвгнөлт номоо бичжээ. Тус номонд Монголд хамгийн ойр тохиох ерөнхийлөгчийн сонгуулийг зөвгнөж Монгол улсын 5 дахь ерөнхийлөгчийг хэн болохыг нь хүртэл бичсэн байна. За мөн дэлхийд дахинд ойрын үед өрнөх үйл явдлыг ч зөвгөнсөн байна. Иракийн исламын улстай холбогдолтой асуудал гэдэг энэ бүхий л зүйл байж байгаа. Энэ номыг уншсан хүн энэ бүхнийг мэдэх боломжтой. Ингээд цэжэр амар яриад бол өнгөрч шээ. Гэтэл яг уншаад ойлгоод цаг хугацаа, нэр ус, үйл явдал тэр бүхнийг харьцуулт дүгнээд үзэх юм бол тэр бүхэн дээр тодорхой болно. Соён гэгэрүүлэгч Зөнч Төмөр Монгол болон дэлхийд ирээдүйн 100 жил тохиох онцгой үйл явдлыг зөвгөнсөн номоо 21 ширхгийг нь 9 эрдэнээр бүтээжээ. Тус номыг энэ сарын 26-нд Чингис зочид буудалд дуудлага худалдаагаар борлуулах юм байна. Мөн тус бүтээл нь Орос, Казахстан, Кыргызстан зэрэг олон улсад 7 сард нээлттэй хийх ба цаашид 21 улсад 21 хил дээр хэвлэгдэн гарах юм байна.